Яагаад таны хийсэн ажил дээр Сүйт бүсгүйх нь хамаатан Францад амьдардаг гэж гарсан талаар та бидэнд хэлж өгөхгүй. Гад өөр хаан амьдрах уу? Би мэдэхгүй байна л да. Гэхдээ тэр чинь нас барчихсан хүн шүү дээ. Тийм ээ, өнгөрсөн 7 хоногт Бостон. Юу вэ? Тийм ээ, хэрвээ сайн сонсон бол гол баатрууд нь яг энэ талаар чинь ярьдаг юм байхгүй. Нөө шиж. Яг зөв Сухомлин. Яг тэр Бостон руу чинь 2 явдаг юм. Цаанаар гулгах гэж явлаа гэж таны бичсэн шиг биш. Найзууд минь дээ. Та нар ч үзээвчтэй. Тэгээд яагаад юм дэмий юмнууд бичдэг байна? Ойлгохгүй. Тамара Николаевна, дуу нь үнэхээр сонсогдохгүй байсан юм аа. Асуудлын гол нь дуунда биш, та нарын англи хэлний мэдлэгч л байгаа юм. Собли Ланцо хоёр учрыг одоод бичсэн байл. Харин та Сухомлин сонсголын афаад авсан дээр юм шиг байна. Тийм ээ, үнэхээр ичгүүртэй. Үнэхээр ичгүүртэй юм болж байна. 3 дугаар салаа минь. Цал бичиг ашигладаг англи хэлний мэдлэг бол Сувармын сургуулийн төвшин биш. Та нар сүүлд нь сурч байхгүй явдаа гэж өөрсдөө харан шүү дээ. Боломжвол та нарт их байгаа. Хоорондоо англиар ярьж, телевизийн нэвтрүүлэг, спортын уралдаан тэмцээн үзэж, орчуулгагүй кино үзэж, радио сонсох боломж байгаа үстэй. 21-р зуун гарчхаад байна. Бүх юм л та нарт нээлттэй байгаа. Харин та нар залхуураад байдаг юм уу? Эсвэл цагаа харамлаад байдаг юм уу? Тамара Николаевна. За. Үнэхээр бид нарт энэ хичээл зориулах цаг байдгүй юм аа. Та над битгий үлгэр ярих гэдэг. Тэгж ярих юм бол өнгөрсөн жилийн 3 дугаар курс англи хэл дээр жүжиг тоглосон юм. Тэд нар яаж игээд цаг олсондог? Ямар жүжиг гэнэ? Жинхэнэ жүжиг, Сергеечко. Яг жинхэнэ жүжиг. Бүр завсралгаатай шүү. Харин та нарыг хараад байх нэ. Англи хэлний хичээлээр бүр мөсөн завсралхаар болж байх шүү. Байна уу? Сайн байна уу, Полина Сергеевна? Сайн өөрөө хэм бэ? Максим байна. Максим Макаров байна. Та санаж байгаа үстэй. Мэдээж саналгүй яах вэ? Бид нарт уулзах хэрэг байна, Полина Сергеевна. Уулзахаа яах гэж? Та намайг буруу ойлгосон байна. Би танд бүгдийг тайлбарлах хэрэгтэй байх. Бүгдийг. Максим, би харин юу ч тайлбарлаад хэрэггүй гэж бодож байна. Уулзах хэрэгтэй байна, Полина Сергеевна. Чи тэгж бодож байна уу? Тийм ээ. За яах вэ? Тэгээд хизээ хаана уулзах юм? Хизээ хаана гэдгийг танд хэлсэн дээр баг. Харин миний дуртай өдрүүд бол хагас бүтээсээ өдөр шүү дээ. Би санаж байна. Гэхдээ амралтын өдрүүдээр би чадахгүй байх. Тийм болохоор 4-р өдөр 2 цагт парк руу ордог хаалган дээр уулзъя. 14 тэг гэсэн үү? Тийм ээ. Ойлголоо. Яг цагтаа очно баяртай. Баяртай. Орж бол хөө нөхөргөн ярал. За ороор. Би нөгөө ротын зөвлөгчийн талаар явж байна. За тэгээд олов. Алса. Тэд орондоо ротмистров. Ротмистров гэнэ? Яг тийм. Василюк яагаад байж болдгүй? Василюко тэр ч одоо 2 удаа санал авчихсан байгаа шүү дээ. Мэдээж байна. Бид нар одоо дэшин бичиг явуулж таарна. Тэгэхээр 2 удаа санал авсан гэдэг гараад ирэхлээр яах болж байна? Яагаад тушаал дэвшүүлж байгаа юм гэдэл асуугаад эхэлнэ шүү дээ. Бид нарыг ойлгохгүй байж магадгүй байхаа. Чи намайг яагаад ятгаад байгаа юм те? Тэр бичиг баримтан бэлдэж штэ. Ротмистр вэ нү? Гүд өөр хэнийх байдаг юм? Гүйцэтгэе. Нэн сухамд та шатрал тоглохыг хүсэж байна уу? Яасан дарамтлах гэдэг юм. Ядаа гэж англи хэлний багш манган дадлага хийж явах хэрэгтэй гэсэн юм. Йоо, энэ англи хэлнээс нэг болох нэ. Далайч инглиш нэг юм наславч байгаа. Тэр одоо өнгөрсөн асуучна. Чи ийдэн өөр харсан. Арсаа. Сухой, би бодоод олчлаа. Юу юм? За тэгээд чиний саруул ухаанд чи юу ороод ирв? Нэг дээр дээр англи хэлний дүнгээс асуулаа зогсохгүй олон нийтийн ажил сайн оруулсан гэдэг үнэлгээ авч болох юм байна шүү дээ. Яаш тэр? Хичээлээр англи хэлний багш сууравч жүжиг тоглосон гэж хэлснийг санаж байна уу? Трафик хүчиж солиорч байна. Би яагаад ч вэ? Таны багш солиорсон байхгүй юу? Бид нар тэрийг ашиглах гэж байна. Сухой надад яаж ингэж хараад байгаа юм бэ? Би ч гэсэн театрын сургууль хэлсээгүй шүү дээ. Павлович, энэ ч одоо юун тэнийг юм болоод байна? Тэнийг мэдчих үгүй шүү. Хаалга тогш хэрэгтэй байдгийг. Хаалга тогшгийн ямар хамаагүй юм бэ? Павлович,
Филипп хоорондоо хэнийг ротын захирагчаар тавих гэж байгааг чи мэдэж байна уу? Мэдж байна. Тэгээд Энд чинь тэгээд чиний хэр бол болж байгаа хэрэггүй. Адамов чи намайг яа гэх сургуулийн захирлын тушаалыг эсэргүүцгээ юу? Паулж, энэ чинь болохгүй шүү дээ. Тэгж ярих юм бол чамд энэ албан тушаалыг өнгөрсөн жил амлаа биз дээ. Тийм биз дээ. Адамов чи миний хувийн эргийг уншиж үзсэн үү? Энд шийтгэл гэсэн хэсэг дээр нь олон шин юмнууд нэмэгдсэн байгаа. Тэгээд Тэр уучлаарай чи анзаараагүй гэж магадгүй. Би уг нь ажиллаа хийж байсан юмсан. за уучлаарай Паулж. Гэхдээ тэд нар мөн ротын захирагч болох хүний олов. Тэрний ротын захирагч ер нь юу байх вэ? Нөхөр ахлагч та над цаадуулаад байна. Уучлаарай нөхөр дэвтрэнда. Явлаа. Бүтээсэн ч гэсэн энэ бол шал таныг явуулах гэж би хэлмээр байна. Чи дэд турандаа болоод жил гаруй болж байгаа үстэй. Харин тэр нэг юм 7 хоног ч юм уу бүү мэд шүү дээ. Адамовч. За уучлаарай. Явлаа. Шал тэнийг юм. За тэгэхээр ирчүүдээ Шекспирийн зохиолуудаас манай номын сонд Гамлет, Отелло хоёр нь л байна. Тэгвэл сонголт ариун байгаа юм шүү. Гэтэл бүтэн зохиол нь агуу англи хэл дээр байна лээ шүү. Тэгвэл орос улбарын ч гэсэн авах хэрэгтэй байна да. Яг аль дээр үед орчуулсан юмыг бид нар ахиж орчуулах гэж үглээ үзэх ямар хэрэг байна. Нэр тийм байх шүү. Эхлээд аль жижигэн тоглохоо сонгоч ил та. Мэдхгүй. Гамлет ч урд нь тоглож гисэн биш үү аа? Тоглосоо. Сэлмийн хордуулаад адаа хийчихсэн гэж. Гамлет над ч гэсэн таалагддаг юм аа. Оршихуу, өсөх оршихуу юу гэдэг шүү дээ. Тэгээ Отелло таалагдаад байгаа юм уу? Тийм ээ. Уу ядаж л хараа нэстэй хүн гарна шүү дээ. Тэгэхээр чинь хэнийг нь Дездемон тоглох болно шүү дээ. Тэгээд охин шүгэн олж л таарна шүү дээ. Ерөө Шекспирийн жүжигүүдийг театрт дандаа эрэгтэй хүмүүс тоглодог гэсэн. За танаа хурдхан сонгочих би хараа явахгүй л болох юм байлаа. Хаач Би давтлага авдаг багчтай очно гэсэн юм аа. За би Отеллог сонгоё. би ч гэсэн Дездемоны төлөө шөнөөр залбирцгаая. За тэгвэл Отелло бол Отелло. Би явлаа. Макар хүлээж өгдөө. Дөрөвдөө хойрлох хэрэгтэй байж та Макар. Би хөшиг хааж нэ шүү. Сайн байна уу Полин эсрэг юм. Сайн уу Максим? Уучлаарай тариалаа боснод явдаггүй. Зүгээр дээ. Би хараа эрт ирчихсэн. За тэгээд цаа юу, кофе юу, зарим уу? Бүжиглэх үү? Юу гинэ? Би тоглосон юм аа. Жаахан алах уу? Болж байна. Полинес юм. Би танаар тоглоом хийх гэж үнэхээр бодоогүй юм шүү. Таны анкетаа сонсрол тааралчихсан. Тэгээ өөрийнхөө нэрийг тавих гэсэн чи арай зориг хүрээгүй гэх үү. Тэгэл тэгчихсэн. Яагаад? Яг үү намайг шууд завнаас аваад чулуучих болов уу гэж бодсон. Яагаад тэгж бодсон юм? Таныг үнэхээр надаас залгачихсан байх гэж бодоод. Тийм болсон уучлаарай. Максим чи хэлтэй. Тэр захианууд дээр би их тэмийг харагдаж байсан болов уу та? Та юу? Юу гэж дээ? Би тэр захиануудыг чинь уншаад таныг Намайг юу гэж? ганцаарч юм байна гэж ойлгосон. Уучлаарай. Байна уу? Тэмээ чадна. Яагаад ингэж их яриад байгаа юм? Тийш чинь яаж очивол дээрээ? Тийм ойлголоо. Тэгвэл удахгүй очлаа. Уучлаарай Максим. Би явахгүй бол болохгүй нэ. Полин эсрэг та над гомдог үстэй. Үгүй. Гомдно гэдэг чинь хүний сул тал. Ер нь харилцааны ясаар бол өөрийнхөө нэрээр захиа бичдэг юм шүү. Ахаад хоёр авчих уу? Ахаад юу гэж те? Зэрэгц. Хом. Нөхөд саваар усуда. Сургуулийн захирлын тушаалаар нэгдүгээр оротын захирагчаар дэд хурандаа ротмистровыг томилж байгааг мэдэгдэх гэсэн юм аа. Сая юу гэж вэ? Яагаад Василигийн бишин тэнийг юм болгож байгаа юм бол? Аавханд нэгдүгээр оротын шин захирагчийг танилцуулъя. Ер нь юу нь шинэ байх вэ? Та нар бүгдээрээ таньж байгаа. Владимир Юрьевич, таныг урьж байна. Баярлалаа. Александр Михайлович.
Наад гэхлээр та нар шинэ юм юу ч хэлэхгүй. Миний хамгийн гол үүрэг бол та нарыг энэ ханны дотроос жинхэнэ суурвж улгаж гаргах явдал. Сурлаг сахилга бат биеийн дамирын бэлтгэлгээд бүх талаараа өвдөг шүнийг бий болгоно. Тэгээд хамгийн сүүлд нэг юм дээр тогтч ярихыг хүсэж байна. Нөхөр ахлах чарцгыг зөвшөөрнө үү? Энэ ч одоо юун сөрөг вэ? Бид нар нөгөө юм асуух гэсэн юм аа. Юу асуух гэсэн? Яагаад тэгэд хурандаа Василюкийг дэвшүүлээгүй юм бэ? Хаашин дэвшүүлэх гэж? Ротын нөхрийг зулгаж. Та нарт ер нь ямар хамаа байна? Өдөр чи Нөгөө юу гэж? Ротметроос илүү шүү дээ. Тийм үү? Тэгээд юугаар айлгүй? Офицерийн хувьд ч бус талаараач. Бус талаараа юу гэж? Хөгтүүд илүү хүндэлдэг юм. Хингэнэ. Суурвчуд хүндэлдэг юм аа. Тэгвэл та нарын хүндэлгэлээс олж Василюк 2 удаа хатуу сануулга авсан биз дээ? Тийм үү? Өөр асуулт байна уу? Өгдөөж гисэн шудраг биш үү шүү дээ. Тэрний буруу юу? Та нар хийх юм бодохгүй байна уу? Алиу, байр дугаал хаад марш. Архей. Та нар сургуулийн нутаг дэвсгэрт байж байна. Бохолдгоо чинь жагсаанаар байх ёстой. 2-ын зуганд. Тэгэхээр энэ хэсэгт Яго, Касио, Тило, Дистмон бас сүүлд нь Родриго гараад ирлээ. Өш. Би тэгвэл өтөй явуулж хөө. Ягаар чи болдгийг. Би хараа эстэнтэй илүү төстэй байгаа шүү дээ. Тэр чи яг бай. Хин Дистмон болох надад сонирн байна. Тэр бүгдээрээ сугалчих л да ирч үү те. Оо яг үнэ. Тэр хурдан бичих. Зөвшөөрч шүү. Энэ малгай хийчих. Яг үнэ. Забих. Тэгээд Яго. Би аимшигтай тогшин Яго боллоо. Яг. Сайн болсон бай. Виници нэг. East side, west side, come on baby. Ооч би боллоо. Би боллогч. Авгаа бол тоглохгүй. Яг чи яасан шударгаа суулж байна шүү дээ. Тэрний оронд би Родригос болъё. Зүгээр дээ л яг. Дистон гэдэг чинь саагчтэй чамайг боогод авчгаар чи хөдлөхгүй л хөвчих байхгүй юу да. Тэгэл болоо шүү дээ. Өөрөө л хөвчих байхгүй юу. Зүгээр дээ л яг. Би болохгүй. Яг хүлээлт өгье. Би орохгүй. Яах вэ гэж тоглоом. Өнгөрсөө. Трафик чи суусан. Би Каси болсон. Одоо тэг яах вэ? Ой, залуусаа. Чамд юу хэрэгтэй бодож чинь? Ганцаа та нарыг англи хэл дээр жүжиг тавих гэж байгаа гэж хэллээ. Тэгээд Над ягаад хэлээгүй юм бэ? Стеф, үчи яд жүжигсэн киноныхаа нэрийг чийлж чадахгүй. Энд чинь 5 хуудас юм зээлх хэрэгтэй шүү дээ. Би харин ч багаар хэллээ шүү. Вэж гэсэн англи хэл дээр 3 авчихсан шүү дээ. за Стеф битгий уулах гэж. Ер нь бол шүү дээ. Чамд өгчхөөр 1-4 байгаа л да. Амар дүр. Мэдэхгүй байна. Энэ бид нар сугалж байсан. Чи бас суглал яах вэ? Намайг суулч. Ааш, юу? Дээд таман байна. Хөөх. Ямар азтай бэ? Яагаад азтай гэж? Нэгдүгээр сээжлэх юм ба. Хоёрдугаарт бол чи их цанайл хүн дээ. Тийм ээ. Нэлтэй. Орж болох уу дэд хурандаа? Сави Константин юу? Орж та суул да. Баярлалаа. Би таныг сонсч байна. Паша, энэ жил Рязаны сургууль элсэгчдийн тоог хассан гэж сонслоо. Тэг сайн. Юу болов? Чи хүүхдүүдтэйгээ ярилцсан уу? Одоогондоогүй л байна. Паша янз бүрийн хэрүүл ам тэмцэл гарч магадгүй гэж чи ойлгож байгаа биз? Бурхны авралаар одоохондоо гараагүй л байна. Би нөгөө гинт ямар нэгэн асуудал гарвал намайг хаа байгааг чи мэдж байгаа үстэй л гэж хэлэх гэсэн юм. Тийм ээ. Баярлалаа би санаж байна. За ингэж л болоо. Би явъя да Паша.
Баша би танах шинэ ротын захирагчтай болсон гэж сонслоо. Тийм ээ, тэгс яасан бэ? Ягаад чухам рот мистер юм бол? Ягаад гэвэл тэр их сайн хүмүүжүүлэгч офицер байгаа юм.